За сайн байна уу? За өнөөдөр бид нар дараагийнхаа нэг лайвыг хий гэж бодоод бэлэн болцсон байна. Тэгээд өдөр мэндий ороод ирээрээ манайхаа. Өнөөдөр энэ элэгний вирусуудын бас нэг ялгаа онцлогийг ярихгүй бол бас маш олон хүмүүс дахин асуугаад байгаа учраас ярих гэж бодож байна. Ямар вируснууд ер нь элэгний өрөслийг үүсгэдэг, ямар вируснууд элгийг гэмтээдгийг, хоорондоо юугаараа их ялгаатай ингэдэг жоохон ярихгүй болохгүй байна. Маш их олон асуултууд орж ирээд байна. За үзүүлж байгаа улсууд маань ойлголт их муутай байна. Тийм учраас энэ талаар бас товчхон ярих гэж бодож байна. За ороод ирээрээ. За нэг хэсэг хүлээх үү. За ороод ирээрээ. За нэг хэдэн хүн ороод ирэхээр эхлэе гэж бодож байна. За ямар ч хэсэг эхэлтлээ нэг жоохон ярьж бай. Одоо Монгол улс маань энэ ерөөсөө вирусныхаа учрыг сайн ойлгохгүй бол нэг л ойлгомжгүй юмнууд эндүүх явагдаад байх юм. Тэгээд зарим хүмүүс буруу зуруу ойлголт ихтэй байдгийн байна. Аюултайг нь мэдэхгүй, аюулгүйг нь мэдэхгүй ингээ ялгадаггүй юм байна. За эмчилгээ байгааг нь мэдэхгүй, байхгүйг нь мэдэхгүй ялгадаггүй юм байна. Тийм учраас энийг нэг хооронд нэг ойлголт өгье гэж одоо учрыг нь олъё гэж одоо өнөөдөр энэ вируснуудын талаар нэг дахиж ярих хэрэг гараад байна. За ороод ирээрээ. За одоо ингээд ерөнхийдөө бол өнөөдрийн ажил нэлээд цэгцэрч байна. Тийм учраас товчхон лайв хийчээ тэгээд бүгдөө өндөрлөнөө болоогүй. Тэгээд нэг 100-аад хүн орж ирэхээр эхлэе дөхөө. Одоо нэг хичнээн хүн байна. За нэг Одоо нэг 30. За одоо нэг 30-аад хүн байна. За нэг 1 минут хүлээчихээр зэрэг 100 болчих юм да ер нь бол. За 1 минут хүлээчихье. Тэгээ энэ хооронд бол та бүхэнтэй чөлөөт сэдвээр ярьж бай. Тэхүү. Сайн байна уу гинэ? Сайн байна. За сайн. Сайн нэг хэсэг ээж тийшээ гадагшаа явчаад ирлээ. Тэгээ бусдаараа бол одоо өдөр болгон ажиллаа хийгээ байж байгаа. Та бүхэн маань сайн байцгаана уу гэж. За ороод ирээрээ. Орж ирсэн улсууд маань ингээрээ. Ороод ирсэн улсууд маань нөгөө нэг өөрсдийнхөө нөгөө нэг ах トゥ нарын тийм группүүд байдаг юм билээ. Группүүд рүүгээ шеэрлээд өгөөрэй. Өөрийнхөө фэйсбુક дээр шеэрлээд өгөөрэй. Тэгээд бас тэр нутгийн янз бүрийн группүүд байдаг юм билээ шүү дээ. Одоо аймагуудын групп. Тэгэхээр зэрэг өөрийнхөө уугуул суугуул тэр нутгийн зөвлөлийнхаа тэр группүүд рүү сайхан шеэрлээд өгөөрэй. Заримдаа бас сонирхлын бүлгүүдийн групп байдгийн байлаа. Жишээлбэл одоо машины бизнес хийдэг бол машины бизнес эрхэлдэг группүүд байдгийн байна. За эмчнэр бол эмчнэрийн групп гэж байгаа. Ингээд иймэрхүү групп руугаа сайн шеэрлээд өгөөрэй. Яг бол Монгол хүнд элэгний вирустай холбоогүй ямар ч одоо тийм гэр бүл байхгүй. Монгол улсад элэгний вирустай ямар нэгэн байдлаар хамааралгүй улсууд баг байхгүй байдаг. Монголын аль нэгэн гэр бүл ямар нэгэн байдлаар элэгний вирустай хамааралтай байгаад байгаамаа. Тийм учраас тиймэрхүү хамааралтай групп руугаа сайн шеэрлээд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээд одоо нэг хэдэн хүн нэмээд цугларчих юм бол бүгдээрээ эхлэе гэж бодож байна. Энэ гацчих юу яаж шүү? Нэг л гацчих шиг байна. Одоо ороод ирсэн үү? За өнөөдөр вируснуудын онцлогуудын талаар ярина шүү. Элэгний вируснуудын онцлогуудын талаар ярина. Сайн түгээгээд өгөөрэй гэж хэлмээр байна. Энэ юу ч юм манай ээж жилийн болохгүй тань мэдхгүй байна гэж юм тийм ээ. За энэ С вирусны талаар ярина бас. За сайн хүмүүсүүдэд дуудаад өгөөрэй. За эхлэхүү дээ. Нилээн бас За эхэлчихье да. За ингээд Монгол хүнд бол хамгийн түгээмэл вирус бол одоо орчин үед бол элэгний Б вирус болсон. Яг тэгвэл С вирустэй хүн бол маш их цөөрсөн байгаа. Тэгвэл одоо цаана бас нэг хэдэн 10 мянган С вирустэй улсууд байж байгаа.
Яг бол С вирустэй улсуудыг маш олныг нь бол вирусыг нь эмчилгээнд бүрэн хамруулад бүрэн устгах эмчилгээнд оруулаад байгаамаа. За хамгийн түгээмэл вирус бол Б вирус. За Б вирусын дараа дельта вирус байх шиг байна. За дельта вирусын дараа бол С вирус байна. За С вирусын дараа бол А вирус байна. За хамгийн ховор вирус бол элэгний Е вирус гэж байгаа. Ерөөсөө иймэрхүү элгийг өргөсүүлдэг ийм үндсэн 5 вирус байгаа. За дээр нь болохоор зэрэг бас ховордуу боловч байдаг вирус бол Апштейн-Баррын вирус гэж байдаг. Апштейн-Баррын вирусыг EB вирус гэж бас товчилж бас хэлдэг л дээ. EB вирус гэж бас юм байдаг. За цитомегаловирус гэж бас байгаа. Цитомегаловирусээ CMV гэж нэрлэдэг баха. Ийм вирус бас элгэн дотор бас үржих бас боломжтой гэж үздэг ийм вирусууд байгаа. За тэгээд яг ховор боловч тэр yellow fever вирус гэж бас байдаг. Yellow fever вирус гэдэг. За тэр нь болохоор зэрэг одоо шаралдаг одоо тэгээ халуурдаг ийм вирус гэсэн утгатай шаралдаг yellow fever вирус гэж. Ийм одоо үндсэндээ элэгний гепатит 5 төрлийн вирус, дээр нь Апштейн-Баррын вирус, цитомегаловирус, тэгээд yellow fever вирус гэдэг ийм нийтдээ 8 вирус бол хүний элгийг бол гэмтэх чадвартай гэж үздэг юм аа. За энэ гэмтэх чадвартай 8 вирус дотор бол ховор нь бол одоо жишээлбэл цитомегаловирус ховор байдаг. За Монгол улсад бол тийм ээ. За Апштейн-Баррын вирус ховор байдаг, yellow fever вирус ховор байдаг. За тэгээд дээр нь бол элэгний Е вирус ховор байдаг. За түгээмэл нь гэх юм бол одоо элэгний Б вирус, за элэгний дельта вирус, за тэгээд элэгний С вирус. За энэ гурав бол нэлээд түгээмэл байгаа. За дээр үед бол хамгийн түгээмэл вирус бол бохрин вирус гэж. Бохрин шар буюу элэгний А вирус гэж нэртэй ийм вирус байдаг байсан. За элэгний А вирус бол маш их одоо түгээмэл боловч сүүлийн үед огцон буурсан байгаа. За огцон буурсан шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг Монгол улс элэгний элэгний одоо нэг А вирусын бохрин шарын вакцин хийгээд эхэлчихсэн. За тэр вакциныг бол эхлүүлэх ажил дээр бол нэлээ би эрүүл мэндийн яамд байхдаа бас нэлээ анхаарч ажиллаж байсан. Одоо сүүлийн үед бохрин шар гэдэг юм баг байхаа болсон. Бохрин шарны гол онцлог нь юу байсан бэ гэхээр зэрэг бага насны хүүхдүүд ялангуяа дархлаа султай хүүхдүүдэд бол одоо гараа дутуу угаасан ч гэдэм үү гадаа тоглож байгаад орж ирээд гараа дутуу угааснаас болоод ингээд элэгний бохрин шарын вирус гэдэг юм бол нэлээд түгээмэл байдаг болсон. Орчин үед бол энэ бол байхгүй болсон. За вакцин хийснээс хойш бол улам багассан. Дээр үед одоо нөгөө нэг халдвар төвчин судлалын үндэсний төвд одоо бүхэл бүтэн тасаг ингээд тэр чигээр битүү ингээд бохрин шарын вирусээр ингээд халдвар авсан хүүхдүүдээр дүүрэн байдаг байсан. Одоо дараа тэр тасаг бол баг хоосон болсон байл. Тэгэхээр энэ бохрин шар гэдэг юм бол Монгол улсад баг устдад үгүй болж байгаа юм байна гэж ойлгож болохоор байгаа. Тэгтээгээд бас хэтэрхий их тайвшраад гараа угаахаа болж болохгүй. Гадаа тоглолцоод орж ирэх юм бол гараа сайхан угаадаг, ахуйн ариун цэврээ сайн одоо хайрладаг, хамгаалдаг байх хэрэгтэй. Тэр утгаараа бол ач холбог болгоомжлох нь зүйтэй. Тэгтээ бол энэ вирус бол маш их ховор болсон. За дараа нь бол элэгний Е вирус гэж байгаа. Элэгний Е вирус. За энэ элэгний Е вирусууд бол бас элгийг гэмтэх боломжтой. Элэгний А вирустэй төстэй, ахуйн замаар дамждаг, бохрин замаар бол дамждаг ийм вирус байж байгаа. Энэ бол амтан одоо ялангуяа тэр амтнуудаас их дамждаг. За тэжээвэр амтнууд байж болно, тав хошуу малуудаас бас дамждаг гэж бас үздэг. Тэгэхээр энэ бол тэгтээ Монгол улсад бол их ховор байдаг. За энэ бол ямар улсуудад нэлээд түгээмэл өгдөг зэрэг Африкийн ялангуяа буурай хөгжилтэй хөгжиж буй орнуудад бол элэгний Е вирус бол нэлээд түгээмэл байдаг. За Монгол улсад бол хамгийн түгээмэл вирус бол одоо энэ юу л байгаа юм л та. Элэгний Б вирус, дельта вирус хоёр одоо хамгийн түгээмэл болсон. Яг бол С вирусуудыг бол бид нар нөгөө нэг хөтөлбөр хэрэгжүүлээд устгах эмчилгээг нь оруулаад за тэр үед чинь бол эрүүл мэндийн яамд байхдаа маш хүчтэй анхаарч
За би чинь нөгөө вирусын эмчилгээг оруулах гэж маш их одоо хичээл зүтгэл гаргасан шүү дээ. Хэрүүл болоод л нөгөө нэг одуу сайттайгаа муудалцаад л нөгөө одуу сайт чинь одоо миний дарга байсан. Тэгээд дарга одоо эсэргүүцээд л тэгээ би эмчилгээг нь оруулъя гэж зүтгээд л тэгээд бит хоёр чинь сүүлдээ бүр шүүх цагдаа болоод л ингэж нэг юм энэ элэгний С вирусын эмчилгээг оруулсан. Түүний ачаар одоо нэг 70-80 мянган хүн бол С вирусээс салсан. Цаана нь гэхдээ бас нэг 70-80 мянган хүн С вирустэйгээ байж байгаа шүү. Та нар маань одоо эмчилгээндээ бушуу ороороо эртхэн шиг устгуулаарай. Хэрв С вирусыг устгах гээд байгаа бол эртхэн устгуул илүү үр дүнтэй. Хожуу устгах юм бол үр дүн нь суларна. Өөрөөр хэлбэл устгасны ашиг нь бол багасаад явчихдаг юм аа. Яг тэгвэл С вирустэй олон жил явчихаар зэрэг элэгний хорт хавдрын суур тавигдчихэд идэг юм аа. Нэгэнт хорт хавдрын суур тавигдчих юм бол хорт хавдрын суур тавигдсны дараа тэр вирусыг устгах гэдэг бол ач холбогдол бол багтай. Тэр хорт хавдар бол таны амийг авах аюултай хэвээрээ, аюултай өвчин хэвээрээ байдаг. Тийм учраас устгамаар бол эртхэн шиг устгаарай. Устгахгүй бол одоо тэгээд аюул бол занал хийлэл бол насан туршдаа бол байна гэдгийг ойлгоорой гэж хэлмээр байна. За тэгэхээр зэрэг С вирусын эмчилгээ бол 3-6 сар явагдаад бүрэн устддаг ийм вирус байгаа. Вирусын тоо харьцангуй бага байх юм бол 2 сарын курс эмчилгээгээр эмчилж бас болно. Би одоо энэ элэгний С вирусыг хамгийн олон хүнийг эмчилсэн ийм хүнээр бол одоо яасан штэ. Нэг тэгээ одоо цоллогдсон штэ. Тэгээд ийм шагнал авч ирсэн юм. Хамгийн олон элэгний С вирустэй хүнийг устгасан гэдэг ийм шагнал ингээ хүртчихсэн. Ийм юм. Тэгээд энэ С вирусын ааш аран шиг бол мэднэ. С вирусыг устгасны дараа маш сайн хянахгүй бол хэдийгээр вирусыг устгасан ч гэсэн хорт хавдар үүсэх тохиолдол байдаг. За бид бүхэн саяхан элэгний хорт хавдар дээр судалгаа хийгээд үзэхэд Монголд одоо шинээр үүсэж байгаа элэгний хорт хавдрын 26% нь бол С вирусын гаралтай хорт хавдар хэвээрээ байгаа. Энэ бол вирусээ устгасны дараа дахиж гарч одоо устгасны дараа ч гэсэн хавдар үүсдэг гэдгийг бол нотолж байгаа юм. Тэр 26% бол дандаа С вирусээ устгуулсны дараа элэгний хорт хавдар гарч ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хэрв та устгуулмаар байгаа бол эртхэн устгуулаарай л гэж одоо дахин хэлмээр байна. За одоо үнэхээр сая нөгөө нэг эрт илрүүлэг гэдэг юм явагдлаа шүү дээ. Улс орон даяар явагдлаа. За энэгээр бол одоо маш олон хүн С вирустэй гэдгийг мэдгүй явж байгаад шинээр илрүүлээд тэгээд дахиж бас эмчилгээнд орж вирусыг устгуулах эмчилгээнд над дээр маш олон хүн одоо шинээр эмчилгээнд орлоо. Тэгэхээр хэрв та С вирустэйгээ олоод мэдсэн л бол яаралтай эмчилгээнд ороорой л гэж одоо хэлмээр байна. За дараа нь бол элэгний Б вирус, Дельта вирус хоёр байж байгаа. За маш олон хүн ороод ирсэн байна. Одоо та бүхэн маань энийг маш сайн түгээгээд өгөөрэй. Одоо энэ элэгний Б вирус, Дельта вирусын дээр бөө хэрүүл, бөө маргаан, бөө жагсаал цуглаан. За тийм ээ. Аргачгүй үз. Энэ одоо бухимдж байгаа улсууд байна. Илгээр маш олон хүн өдөртөө нас бардаг тийм үү? За тэгээ элэг гэдэг бол Монгол улсын өвчин болсон. Монгол хүний өвчин болсон. Тийм учраас энэ дээр бухимдахгүй байхын аргач бас алга байна тийм үү? Тэгэхээр энэ олон улсууд жагсаад за энэ олон улсууд ингээ бухимдлаа илэрхийлээд байгаа нь аргагүй. Аргачгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол улсад энэ Дельта вирусын эмчилгээ орж ирсэн боловч дэндүү өндөр үнэтэй байна. Би одоо энэ Дельта вирусын эмчилгээ Монголд орж ирсэн чинь судлаад үзсэн чинь 8 сая гаруй төгрөгийн үнэтэйгээр орж ирсэн байна лээ. За энэ бол үнэхээр аимшигтай өндөр үнэтэй. Бүтэн жил эмчилгээ хийхэд 100 сая төгрөг болно тийм үү? 3 жил эмчилгээ хийх юм бол 300 сая болно. Тэгээ ийм их мөнгийг гаргаад өөрийгөө эмчилчих хэмжээний ийм одоо бэл бэнчинтэй баян хүн Монголд хэд байгаа вэ? Тийм ээ? Гэтэл одоо энэ эмчилгээ одоо Бурят Оросын холбооны улсууд бол арай хямдхан байна гэж байна. 6 сая 400-аар эмчилүүлж болж гин гэж байна. Тарианы үнэ нь 1 сарын эмчилгээ шүү дээ. Гэтээ бүтэн жилдээ бол эн чинь бараг 70-80 сая болох нь шүү дээ. Тэгэхээр зэрэг 70-80 саяын эмчилгээ бас даачих тэргээд эмчилгээнд орчих чадвартай хүн Монголд хэд байгаа вэ? За гэтэл одоо Монгол төр засаг одоо эрүүл мэндийн яам одоо хөөцөлдөөд Оросын холбооны улстай яриад 5 сая
300 илүү дээ. 5 сая 500 мянган төгрөгт бол эмчилгээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Бас дэвшил гарч байна тийм үү? А гэхдээ л одоо 60 сая төгрөг жилдээ 60 сая төгрөгийг гаргаад Оросын холбооны улс руу очиод тэндээ шинжилгээгээ өгөөд ингээд эмчилчих бэл бэнчинтэй хүн Монголд одоо хэд байгаа вэ? Тийм үү? Тэгэхээр зэрэг улам одоо энэ дээр бол бас ажиллагаа хэрэгтэй байна л да. Даатгалд яаж оруулахын. За өөр тэр Оросын холбооны улсын одоо хүмүүсүүдтэй дахиж яриад, үйлдвэртэй дахиж яриад Монголд зориулсан одоо тусгай үнийг дахиж нэмж гаргаж өгөх тал дээр дахиж ярих хэрэгтэй байна. Би эрүүл мэндийн яамд ах тэр үед чинь Харвоны эмчилгээ $94,000 байсан шүү дээ. 3 сарын эмчилгээ нөлөө $94,000 байсан. $94,000 Монгол улсад чинь $1,700 одоо орж ирж байсан тийм үү? Тэгэхээр зэрэг хэд дахин бараг 100 дахин арай 100 дахин бараг 100 дахин хямдарч орж ирж байсан шүү дээ тэр үед. $1,500 илүү $1,800 ч илүү ингэж орж ирсэн. Тэгвэл тэр чинь тийм одоо сайн одоо хямдруулах бас тийм яриа хэлцээ тэр хэлцээрийн бас нэг тийм ээ онцлог байж болно. Би бол Монгол улсын засгийн газрыг төлөөлж очиж одоо Америкийн компаниуд дээр очиж уулзж байсан шүү дээ. Засгийн газрыг төлөөлж элчин сайдын ямаар дамжуулж ингэж уулзж байсан. Тийм. Тэгэхээр зэрэг энэ иймэрхүү ажлуудыг улам идэвхтэй сайн хүчтэй явуулмаар байна. Ямар арга чаргыг хэрэглэх боломж байна. Тэр болгоныг бол төрийн сайд нар бол хийж байгаа хэрэгтэй. Гэхдээ энэ чин зориг сайд бол бас өөрөө очиод тэр бурайд улсад очиод бас уулзалт хийгээд ингээд тодорхой хэмжээний үр дүн бас гаргаж ийн тийм үү. Хичээл зүтгэл харагдчихэв. Гэхдээ одоохондоо Монгол хүний бэл бэнчин одоо хаанаач хүрэхгүй байна. Гэхдээ энэ дельта вирусын тариа байна шүү дээ тийм ээ. 1 жилийн эмчилгээ бол бас хангалттай биш гэж сүүлийн үед яриад байгаа шүү дээ. Одоо 3 жилийн эмчилгээ хийх хэрэгтэй байна гэд Эрдэнэтэд яриад байгаа. Тэгээ 3 жилийн эмчилгээний дараа хэдэн хувийн дахиж гарч ирэх нү гэдгийг судлаад яваад байгаа шүү дээ. 1 жилийн эмчилгээг бол Эрдэнэтэд голж байгаа. Элэг судлаач нар голж байгаа. Яг бол дахиж гарч ирэх нь бол их өндөр магадaltaй байна гэж үзэж байгаа. За тэгээд дахиж гарч ирэх магадлал бол судалгаа болгон янз янз байгаа. Зарим судалгаан дээр бол нэг одоо 8-аас одоо 30% байх шиг байна. Зарим судалгаан дээр бол бүр 80% нь бол дахиж гарч ирж гин гэсэн судалгаа гарч ирсэн. Гэхдээ ер нь дундажлаад үзэхэд нэг 50-60% нь бол дахиж гарч ирээд байгаа юм байна лээ. Тийм учраас энэ одоо дельта вирусын эмчилгээг чинь одоо яах гээд байна шүү дээ. 3 жил болгож сунгах гээд байна шүү дээ. Дэлхийд даяараа. Тэгэхээр тэгхийн бол одоо энийг дааж эмчилгээг нь дийлэх бэл бэнчинтэй Монгол хүн хэд байна? Амаргүй байна нэрэ. За тэгээд дараа нь бол онцлог нь юу вэ? Дараа нь бас нэг онцлогтой вирус бол элэгний Б вирус байгаа шүү дээ. Б вирус бол дарангуйлж болдог эмчилгээ хийж болно, дарангуйлж болдог. Бүрэн устгаж чаддгүй вирус шүү дээ. Амаргүй вирус. Тэгэхээр зэрэг Б вирустэй хүн бол бүрэн устна гэж бодно гэдэг бол дэндүү ховор байдаг юм аа. Одоо хэдэн мянгад одоо ганц 2 тохиолдож магадгүй. За азтай тохиолдолд нэг 100-д нэг ганц 2 тохиолдож магадгүй. Б вирустэй хүн бүрэн эдэрнэ гэдэг бол бараг л өдрийн од шиг юм ховор зүйл. Тэгэхээр Б вирустэй хүн бол хяналт чухал. Насан туршийн хяналт хэрэгтэй болж байгаа байхгүй да. Бүх насаар нь хянжаах шаардлагатай. Юунаас хянах юм? Амь насаа алдахаас нь хамгаалах хэрэгтэй. Амь насаа юунаас болж алдах гэдэг юм? Хоёрхан юмнаас болж алдсан шүү дээ. Нэг нь бол Б вирусын гаралтай элэгний хатуурал, нөгөөх нь элэгний Б вирусын гаралтай хавдар. Ерөөсөө энэ хоёр л элэгний Б вирустэй хүний одоо амь насыг авч явдаг аюулт өвчин юм шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хоёроос л одоо эмч хүн одоо яаж энэ хоёроос хамгаалах уу? Яаж энэ хоёрыг удаашруулах уу? Яаж энэ хоёрыг л одоо аль боломжийнхаа хэрээр одоо хянж эрт илрүүлэх үү гэдэг асуудал байна. Тэгэхээр элэгний Б вирустэй хүн бол одоо хорт хавдраас өөрийгөө 100% хамгаалж чадна гэдэг бол хизээч байдаггүй зүйл. Амаргүй. Ер нь бол элэгний Б вирустэй хүний 30% нь элэгний хорт хавдраар нас барах эрсдэлтэй гэж явдаг юм. Гэтэл дээр нь Монгол улсын онцлог байна. Монгол улсын онцлог нь юу юм бэ гэхээр зэрэг Б вирустэй хүн Д вирусын хавсарсан халдвартай хүн маш олон байдаг. Ер нь бол судалгаануудаар бол Монгол улсад Б вирустэй хүний тал нь дельта вирусын
халдвартай гэж явдаг. Тэгэхээр зэрэг энэ 30% гэдэг тоо бол улам дээшээгээ ингээд явах магадaltaй тоохгүй. Тэгэхээр Монгол хүний хувьд илэгний хорт хавдраас хамгаалъя гэж бодох юм бол ерөөсөө эрт илрүүлэх маш чухал байгаа хгүй да. Хэрвээ эрт илрүүлж чадах юм бол хорт хавдар бүрэн идэрдэг өвчин. Илэгний хорт хавдар. Хожуу илрүүлэх юм бол илэгний хорт хавдар одоо идэршгүй аюулт амь насыг аваад явдаг ийм өвчин. Тэгэхээр зэрэг бид бүхэн одоо энэ Монгол хүнийхээ илгийг одоо эрүүл байлгах гэх юм бол одоо энэ вирустэй улсуудыг байнгын хяналтанд хамруулах, хорт хавдрын нэрт илрүүлэх. Би бүр эрүүл мэндийн яамд байхдаа энэ илэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний стратеги гэж юм боловсруулад дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хавсраад бүр ингээд стратеги боловсруулад эрүүл мэндийн яамд өгөөд ингээд ажиллаа өгсөн хүн шүү дээ. Гэтэл тэр стратегийг хэн хэрэгжүүлсэн? Хэн хэрэгжүүлж байна одоо? Яг үнэндээ бол одоо Happy Heritage эмнэлэг дээр ингээд хэрэгжүүлэл явж байна. Гэтэл тэр одоо улсын томоохон эмнэлгүүд энийг хэрэгжүүлж гин үү, тийм ээ? Аймгийн нэгдсэн эмнэлгүүд энийг хэрэгжүүлж гин үү? Хэрэгжүүлэхгүй шүү дээ. Үүнээс чинь болоод өнөөдөр Монголын илэгний хорт хавдрын 70-80% нь хожуу шатандаа илэрж штэ. Одоо албан ёсны судалгаагаар Монгол улсад илэрж байгаа илэгний хорт хавдрын биш дээ. 80% нь 3 дугаар шат юм уу 4 дугаар шатанд илэрж штэ. Энэ бол маш хариуцлагагүй байгаа. Манай эрүүл мэндийн салбар маш хариуцлагагүй дампуу байгаагийн шинж штэ. Эрт илрүүлэх стратегийг гаргаад өгчихсөн штэ. Ямар улсуудыг хяналтанд оруулах юм? Ямар улсуудыг ойр ойрхон шинжлэх юм гэдэг юмнуудыг би яаманд байхдаа бүр ажлын хэсгийн ахлагч нь би өөрөө. За тэр ажлын хэсэг дотор илэгний одоо маш том профессорууд бүгдөө оролцсон. Одоо манай Чембүрэн гишүүн тэрэнд оролцож байсан. За Актемч Баатархүү оролцож байсан, тийм үү? За ингээд бүх одоо илэгний мундаг одоо эрдэмтэд бүгдөө оролцоод бид нар энэ илэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний стратегийг боловсруулад гарын авалгыг хэвлээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөнгөний гаргуулад ингээд бүх аймаг сумдын одоо эмнэлгүүдэд ингээд тараагаад өгсөн шүү дээ. Гэтэл энэний хэрэгжилт одоо хаана явна вэ одоо? Яагаад энэ олон хүн илэгний хорт хавдраар нас бараад байгаа? Хожуу шатанд илэрж байгаа учраас нас бараад байгаа шүү дээ. Хяналт нь хариуцлагагүй, хяналт нь одоо хангалтгүй байгаа учраас дандаа хожуу шатандаа илрээд байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр зэрэг энэ Б вирустэй хүн бол та илэгний хорт хавдрын эрсдэлтэй гэдгээ та хавдар үүснэ гэдгээр ерөнхийдөө үүсэх магадлал асар өндөр гэдгийг ойлгочмоор байна. Тийм учраас ойр ойрхон үзээд л хорт хавдрыг хянаад явахаас өөр арга байхгүй. Өөр ямар ч арга байхгүй. За тэгээд Б вирус 2-ыг хавсарсах юм бол бүр ойр ойрхон хянаж явах хэрэгтэй. Ер нь манай судалгаа би саяхан нэг судалгаа хийсэн. Бүр 32 наснаас эхлээд илэгний хорт хавдар үүсэж эхэлчихэж байгаа шүү дээ. Илэгний Б вирустэй хүн дээр 32 наснаас шүү дээ. За над дээр ингээд илэрж байгаа одоо хорт хавдартай улсуудын хамгийн залуу нь бол 32, 34, 36, 38 наснаас ингээд илэгний хорт хавдар илрээд эхэлчихэж байгаа. За 40 наснаас эхлээд ерөнхийдөө нэмэгдээд эхэлж байгаа. За тэгэл ерөөсөө 50 наснаас бол асар их болоод ингээд явчихж байгаа. Тэгэхээр Монгол эрэгтэй хүн хамгийн их илэгний хорт хавдар илэрж байгаа нас хэд гэж бодож байна та нар? Та нар нэг тоо хэлээд үзтээ. Энэ комент хэсэг дээр тоо хэлээд үзтээ. 55-аас 60 насны хооронд шүү дээ. 55-аас 60 насны хооронд Монгол хүнд, Монгол эрэгтэй хүнд хамгийн их хорт хавдар илэрж байгаа нас байхгүй юу? Эмэгтэй хүн дээр хэдээс хэдийн насна гэж бодож байна та нар? Арай дээр 60-аас 65 наснд хамгийн өндөр илэгний хорт хавдар илэрж байгаа нас бол эмэгтэй хүн дээр бол 60-аас 65. Тэгээ эрт илрүүлэе гэж бодох юм бол та нар 40 наснаас хяналтанд орж явах хэрэгтэй. За бүр их хашир байе гэж бодох юм бол 32 наснаас эхлээд хяналтанд орохгүй бол илэгний Б вирус тийм л аюултай. Б дельта вирусын хавсарсан вирус тийм л аюултай. Тийм аимшигтай вирус байна шүү дээ. За тэгээд дээр нь хэрвээ алаа тасаад өндөр байдаг бол бүр аюултай. Таны алаа тасаад өндөр байна гэдэг бол
элэгний хорт хавдрын хүчин зүйл. За тэгээд элэгний Б вирус гэдэг бол өөрийнхөө генийг элэгний эсийн дотор ингээд хийчдэг ийм аюултай вирус шүү дээ. Тэгээд вирусын тоо өндөр байх тусмаа элэгний Б вирусын тоо өндөр байх тусмаа элэгний хорт хавдар үүсэх эрсдэл өндөр гэж явдаг. Элэгний Б вирусын гадаргуун антиген гэдэг тэр элэгний Б вирусээс ялгарч байдаг тэр нэг уураг, хилтерхий уураг байгаа. Тэрний тоо их байх тусмаа элэгний хорт хавдрын эрсдэл өндөр гэж үздэг. Тайваны нэг судалгаа хийж байгаа. Тайваны судалгаагаар бол тэр Б вирусын гадаргуун антиген гэдэг вирусын хилтерхий уураг 1000-аас дээш байх юм бол хавдар үүсэх эрсдэл 1000-аас доош байгаа хүнийг бодвол илүү өндөр гэж гарсан судалгаа байна. Сая би Кёто хотод Япон улсад элэгний одоо эмгэг судлалын жилийн одоо хамгийн том одоо дэлхийн хамгийн том хуралд оролцоод ирлээ. Энэ хурал дээр бол одоо ярьж ин тэр хурал 1000-аас дээш бол эрсдэл илүү өндөр байна гэж. Тэгэхээр энэ нарийн мэргэжлийн элэг судлаач нартаа маш одоо тэднийсийнхээ үгийг сонсч бай. Нарийн мэргэжлийн элэг судлаач нарын үгийг сонсч бай. Түүнээс одоо ингээд учир нь олдохгүй одоо үзмэрч нь мэдэгдэхгүй учир нь олдохгүй зүгээр л нэгэн ярьдаг ийм улсууд бол ерөөсөө хүнд ч хэрэг байхгүй. Тэгжээж бид бүхэн амь насаа аварнаа. Энэ нарийн мэргэжлийн элэг судлаач нарынхаа бодлогыг төрийн бодлого болгож бай. Тэр миний боловсруулаад бидний боловсруулаад тавьсан тэр элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний стратегийн хэрэгжитийг яасан? Тэрийг хаашин далд хийсэн. Одоо тэрийг хэрэгжүүлээч та бүхэн одоо. Ийм л байна шүү дээ одоо тэр. За тэгэл элэг бүтэн гээд хөтөлбөр ингээд боловсруулаад явсан анхны одоо тэр элэг бүтэн хөтөлбөрийн тэр анхны тэр цаасыг нь одоо би боловсруулаад шийлэг дам сайдад өгсөн, шийлэг дам сайд сайхан бэлэг сайдад өгсөн. Тиймээ шийдлийн засгийн газрын одоо гадар хөтөлбөр одоо батлагдсан, дараа нь нэрийг сольсон, элэг бүтэн болгоод нэрийн солио аячихсан. Тэгээд тэр дотор одоо элэгний хорт хавдрыг бас илрүүлэх янз бүрийн одоо санаанууд орсон байсан. Тэр санаанууд хаана байна? Дандаа вирустэй зурлаад байсан. Вирустэй зурлах нь чухал. Би тэрийг бол чухал биш гэж хэлэхгүй. Маш сайн тэр. Маш олон С вирусыг устгасан маш сайн ажил. Би тэрэнд нь гар бие оролцоод явсан. Гэтэл хатуурал хавдрын асуудал яагаад орхигдсон бэ? Энэ их утгагүй асуудал болсон шүү дээ бас. За иймэрхүү юмнуудаар бид нар яавал амь насыг аврах юм бэ гэдэг дээр анхаармаар байна. Вирустэй хүн болгон өгдөггүй элэгний өвчнөр. Элэгний вирустэй хүн болгон элэгний өвчнөр элэгний хорт хавдар өгдөггүй. Яг чухам элэгний вирустэй ямар хүмүүсүүд нь элэгний хорт хавдар өгöd байгаа юм бэ гэдгийг нарийн гаргаж ирээд тэр улсуудыг л ингэж хянаад зөвлөөд ингээд нарийн нягт ажиллагаа ингээд дутагдаад байна шүү дээ. Энэ ажлыг л одоо хийж чадахгүй бол одоо төр засаг гэж одоо байгаад яах юм бэ? Тийм биз дээ. Үнэн биз дээ, тий? Тэгэхээр энийг бол анхаарч ажиллах хэрэгтэй байна. За төр засаг гэлтгүй ерөнхийдөө бол хүмүүс өөрсдөө мэдлэгтэй баймаар байна. Би та бүхнийг л мэдлэгтэй байлгахын төлөө энийг яриад байна, тийм үү? Вирусны чинь тоо хэд байгаа юм? Гадаргуй антиген хэд байгаа юм, тийм үү? Алаа тасаад чинь юу болж байгаа юм? За элэгний хорт хавдрын маркерууд нь ямар маркер өгöd байгаа юм? Ганцхан маркер үзчихэл өөрийгөө хавдаргүй гэж бодоод гинэн яваад иж болмооргүй шүү дээ. Хоёр хорт хавдрын маркерыг харж ямаар байна. Гэтэл яагаад гэвэл нэг хорт хавдрын маркерээр одоо хавдрыг үзнэ гэдэг бол дэндүү гинэн хүний хийдэг ажил байхгүй да. Яагаад гэвэл нэг хорт хавдрын маркер хизээч 100% элэгний хорт хавдрыг илрүүлж чаддаггүй. Хамгийн сайн элэгний хорт хавдрын маркер гэтэл 70-аас 65-аас 70% хооронд л элэгний хавдрыг илрүүлэх чадвартай байдаг. Хоёр маркерээр илрүүлж, дээр нь эхо хийж, дээр нь компьютер хийж элэгний хорт хавдар мөн үү биш үү гэдгийг нэг сайн нэг юм одоо баталгаатай хэлнэ шүү дээ. Түүнээс ч тийм гинэн юмд бол итгэж үлээрээс болохгүй. За та нар маань ингээд өөрийнхөө гэр бүлийн группүүд рүү сайн шеэрлээд өг. За өөрийнхөө тэр нутгийн зөвлөл байдаг бол тэр өөрийнхөө аймгийнхаа групп руу шеэрлээд өг. Тэр
одоо ашиг сонирхлын одоо ажил төрлийн групп ч гэдэм үү одоо хобби моби сонирхдаг юмныхаа одоо сакс волейболынхаа групп байдаг бол тийм юм руугаа шеэрлээд өг. Тэгжээж бид нар энэ одоо чухал яриаг олон хүнд түгэн штэ. Түүнээс одоо бид нар 100 хэдүүлээ энийг сонслоо гэд цаана олон зуун мянган хүн байгаа штэ. Тэр олон зуун мянган хүнд бид нар яаж хүрэх юм бэ? Сонсож байгаа та бүхэн шеэрлж өгчөөд л хөрнөөхөөс биш одоо ганцхан юмч одоо хоолоогоос өдөл орилоод энэнийг бол хинч ойлгохгүй штэ. Тийм ээ? Тэгэхээр зэрэг одоо Б вирустэй улсууд хизээнээс эмчилгээндээ орох юм. Хэр хугацаанд эмчилгээндээ явах юм? Хизээ эмчилгээгээ зогсоох юм? Эмчилгээнийхээ явцад юуг анхаарах юм? Алаа тасаатаа хизээ дарах юм? Дарах юм уу, дарахгүй юм уу? Тийм үү? Вирусны тоо чинь хэд байвал аюултай юм? Хэдээс доош байвал аюул багтай юм, тийм үү? Энэ бүхнийг л бид нар ойлгохгүй яваад байх юм бол одоо ингээд илэгний өвчнөр ингээд үндэстнэрээ үхээд дуусна шүү дээ. Ийм аюултай байна шүү дээ. Тийм биз дээ. За ингээд та бүхэн маань ингээд илэгний вирусын онцлогийг ойлгоод ав. Б вирус хизээч арилдаггүй вирус бараг л. Дельта вирусууд арилах боломжтой боловч эмчилгээ нь дэндүү үнэтэй байна. Үнийг нь бууруулах шаардлагатай вирус. Гэхдээ эмчилгээ нь бол нэг сул талтай шүү. Ямар сул талтай вэ гэхээр зэрэг эмчилгээний явцад гоё дарагдана. Эмчилгээ зогсоосны дараа эргэж гарч ирнэ. Тэр эргэж гарч ирэх үед яах юм? Тэрийг юу гэж бодож байгаа юм, тийм үү? Энэ дээр ямар стратеги байгаа юм? Энэ дээр ямар бодлого байгаа юм? Эргээд гараад ирсэн хүн тэр хүнийг яах юм? Дахиад нөгөө нэг айхтар эмчилгээндээ дахиад оруулах юм уу? Эсвэл бол хянаад явах юм уу? Яах юм? Энэ чинь тодорхой биш вэ ч дээ. Бүх юм тодорхой биш байна. За вирусыг дарангуулдаг юмнууд байгаа. Б вирусыг дарангуулдаг юм байгаа. Хэдэн жил уух юм? Хэдэн жил уугаад хизээ зогсоох юм? Энэ эмчилгээнд одоо зөхгүй таахгүй байгаа улсуудыг яах юм? Тийм биз дээ. Таахгүй улсууд байвал яаж эмчилгээг нь яаж өөрчлөх юм? Маш олон асуултын тэмдэг байна шүү дээ бид нарт. Тийм учраас илэгний нарийн мэрэгжлийн эмч нарыг улам бэлтмээр байна. Нарийн мэрэгжлийн эмч дэндүү цөөхөн байна. Дотрийн эмч нар илгээр нарийсаад явж байгаа улсууд байна. Тэгтээ тэдгээр эмч нарын маань мэдлэг сул байна. Тийм учраас бид нар энэ олон хүнийг илэгний хорт тавдраар алдаад байна. Хяналт хариуцлагагүй байна. Чамбай биш байна. Зарим тохиолдолд одоо эмчийн зүгээс хариуцлага алдаж байна. Зарим тохиолдолд өвчтний зүгээс хариуцлага алдаж байна. Аль нь тийм хэнэггүй байна. Тийм учраас ингээд одоо би чинь одоо ингээд бухимдаад байна шүү дээ. Тийм ээ. За өөр ямар вирус байгаа юм? За элэгний А вирус бол одоо ингээд арилаа дуусчихна. С вирус бол зарим хүмүүс хэнэггүй учраас эмчилгээнд орохгүй байна. Эмчилгээнд орсон улсуудын дунд заримдаа хавдар гарч ирж байна. Яг гэвэл олон жил С вирустэй явцсан болохоор хавдрын суурь тавигдсан байна. Тавигдсны дараа С вирусыг хичнээн устгалаа гэсэн ч хорт хавдрын суурь тавигдаад гений мутац үүссэн учраас вирусыг устгасан ч гэсэн гардгаараа гарч ирж байна, тийм үү? Хорт хавдрын эмчилгээ хэр зэрэг зөв явагдаж байгаа юм? Зөв явагдаад байгаа мó, буруу явагдаад байгаа мó? Хяналт нь хэр зөв? Эмчилгээний дараа зөв хянж чадж байгаа мó? Давтамж нь зөв байна уу, буруу байна уу? Элэгний хатуурал гэдэг нэг айхтар өвчин байна. Элэгний хатуурал гэдэг өвчний гол шалтгаан юу юм бэ? Арх ороод ирж байгаа шүү дээ. Арх ороод ирж байгаа. Элэгний хорт хавдрын шалтгаан юу юм бэ? Бас арх ороод ирж байгаа шүү дээ. Сүлжээний элдв янзын хордлогонууд байна шүү дээ. Буруу зөрүү юмнууд хэрэглээд л илгээ гимтээж байна. Тийм үү? Эдгээр улсууд бол вирустэй ч вирусгүй ч хорт хавдар үүсэж шүү дээ. Тийм биз дээ. Энийг яах гэж байгаа юм? Зах замбраагүй элдв янзын витамин хэрэглээд, элдв янзын зах замбраагүй сүлжээний бэлтгэл хэрэглээд, элдв янзын сонсоочгүй, эрдэнэтийн сонсоочгүй, үзээчгүй ийм юмнуудыг хэрэглээд илгээ зориудаар устгаж зориудаар хордуулж штэ. Энийг яах юм? Энийг зэгцэлж чадахгүй бол вирустэй вирусгүй элэгний хорт хавдар гарч ирж штэ. Өнөөдөр Монгол улсад элэгний вирусын биш гаралтай хорт хавдар 20% эзэлж штэ одоо. Вирусын биш гаралтай шүү дээ. 20% эзэлж байна. Удахгүй өндөр хөгжилтэй Японд бол одоо вирусын биш гаралтай элэгний хорт хавдар 60-70% эзлээд эхэлж штэ. Бид нар тийшээ л явна ойлгомжтой. Яг бол Монгол улсад вирус багсан одоо вирусын биш гаралтай хорт хавдар ихсэн
Тэр үед ямар бодлого барьж байгаа юм? Тэрэн дээр бодлого байна уу, байхгүй байна уу, тийм ээ? Энийг бодох хэрэгтэй байна. За. Одоо ингээ үг болдож өхөр олдлоо. Та бүхний асуултанд хариулаад ингээд дуусгая. Асуулт байвал асуугаарай. За. ВЦ вирус юу идэхгүй байгаа хүмүүс нэг ерөнхийдөө нэг зөвлөгөө. БЦ вирус идэхгүй байгаа гэсэн. За БЦ вирус идэхгүй байж болно. Аль нь идэхгүй байж болно. Хамгийн гол харах юм чинь одоо элэгний хатуурал, алаа тасаат, элэгний сорвжилт 3 байхгүй да. За энэ 3 хэрвээ өндөр байх юм бол эмнэлэгт хандаарай, эмчид үзүүлээрэй, нарийн мэрэгжлийн эмчээр зөвлөгөө аваарай. Хэрв вирус чинь идэхгүй мөртлөө өрөвсөл байхгүй, хатуурал байхгүй, сорвжилт байхгүй, дээр нь өөгчлөлт байхгүй бол айхтар санаа зовох зүйл байхгүй, хянаад явж байгаарай л гэж хэлмээр байна. Нас бас чухал шүү. Нас бол маш олон өвчний бас чухал хүчин зүйл гэж явдаг шүү. Нас ихсэх тусмаа хүний биед элдв янзын эвдрэл, одоо элдв янзын болж бүтэхгүй юмнууд гарч эхэлдэг. Тэгэхээр тэр үед бол яах вэ гэдгийг бас бодох ёстой л юм асуудал байна. За цааш нь. За сайн нэг комент заачаа. За юу. Хуурамч эмний талаар нэг. За ер нь бол хуурамч эм гэж яриад байгаа. Хуурамч эмийг бид нар одоо эмч хүмүүс яаж ялгадаг юм бэ гэхээр зэрэг эм өгөөд нөгөө эм маань нөлөөлөхгүй байх юм бол за ерөнхийдөө хуурамч эм байна гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол улсад одоо хэрэгжилж байгаа элэгний вирусын эмнүүд дотор бол тийм хуурамч эм бол ерөөсөө ажиглагдахгүй байна. Яагаад би энэ дээр бат итгэлтэй хэлээд байна вэ гэхээр зэрэг би өдөр болгон вирусын эмчилгээ хийдэг хүн. Эмчилгээ хийснийхаа дараа вирус нь арилж гин үгүй юу гэдгийг, вирус нь дарагдж гин үгүй юу гэдгийг байнга хянжээдэг хүн байхгүй да. Тэгэхээр зөв өнөөгийн байдлаар Монгол улсад хэрэгжилж байгаа элэгний Б вирусын эм, элэгний С вирусын эм дотор бол одоо хуурамч эм бол байхгүй байна. Алга байна. Чухам зарим тохиолдолд бол эм маань өөрөө дийлэхгүй байх тохиолдол байдаг. Яаж ч эм өгөөд вирусын төсвөр гэж байгаа. Вирус нь өөрөө ингэсэн онцлогтой. Вирус маань өөрөө бас зарим тохиолдолд одоо эмэндээ бол төсвөр үүсдэг. Төсвөр үүснэ гэдэг нь нөгөө эм маань өөрөө дийлхэ болдог байхгүй да. Яг бол вирус маань өөрийгөө өөрчилдөг. Вирус маань өөрийгөө өөрчлөөд вирусын эмэндээ дийлхэ болсон тохиолдолд үнэхээр төсвөр гэж юм үүсдэг юм аа. За тийм тохиолдолд бол эмийг сольдог болохоос биш эм маань нөлөөлөхгүй байх гэсэн үг бас биш юм аа. Тэгэхээр зарим улсууд энийг андуураад ингээд хуурамч эм гэж андуураад байх шиг байна. Энэ элэгний вирусны эмчилгээнд дээр бол хуурамч эм бол ерөөсө харагдахгүй байна. Өөр одоо магадгүй антибиотик ч гэдэм үү өөр юм дээр бол байхыг бол үгүйсэхгүй. Тэрийг бол би судалгаа хийжээж лабораторийн шинжилгээ хийжээж үзнэ үхэхээс биш энэ хуурамч байна гэдээ ингээд явна гэдэг ийм асуудал бол байхгүй л дээ. Тий. За. Яаж үзүүлэх вэ? Цаг авдгүй. Эмнэлгийн байр таана вэ гинэ. За эмнэлэг бол энэ Happy Veritas эмнэлэг гэдэг энэ 3 дугаар эмнэлгийн яг үүдэнд шахуу ингээд Happy Veritas эмнэлэг байж байгаа. Би тэнд бол одоо өдөр болгон үзлэг хийж байна. За айхтар цаг маг бол тараахгүй байгаа. Яг бол манай Монгол хүмүүс ерөөсөө цагны одоо жоохон юу бол соёл бол дутаад байгаа. Яг ирэх гэсэн цагтаа ирэхгүй байгаа. Цагнаасаа хоцорж ирж байгаа. Тэрнээсээ болоод бөө хэрүүл маргаан болдог учраас ерөөсөө ирсэн дугаараар нь ирсэн номероор нь номер тараагаад ингээд тэр нь бол хамгийн шудраг юм байна гэж ойлгоод номер тараагаад өглөө бүр 8:30 үед номер тарааж байгаа шүү. Түүнийхээ дарааллын дагуу ирсэн хүнээ дарааллын дагуу ингээд бүх хүнийг үзэл явуулж байгаа. За ийм байна. За ингээд та бүхэн маш олон хүнд түгээгээд шеэрлээд өгөөрэй. Тэр одоо гэр бүлийнхаа группүүд рүү шеэрлээрэй. Тэр одоо юу гэдэг юм байгаа тэр сонирхлын одоо сакс тоглодог бол саксныхаа групп руу, шатар тоглодог бол шатрынхаа групп руу шеэрлж өгөөрэй. Нутгийнхаа групп руу шеэрлж маш олон хүнд энийг ярьж өгөхгүй бол болохгүй байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.